Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хуулбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшнээр сонсоорой. Аудио үзүүлж байна. Хэрэв та бэлэн бол чихвч эзэн. Зохиолыг бичсэн Trinity. Дуу оруулсан Б. Оргилволд. Найз. 9-р хэсэг. Саруул замдан ер зогсолгүй гүйсээр гэрийнхэн хаалганы өмнө нэрээд сая нэг амс хийв. Хоёр гараараа өвдгөн тулан бөхийж амьсгаагаан дарагдахыг хүлээв. Өөрийг нь хүлийн сууга ээжтэй айхэлж сандарсан байдлан харуулж сэтгэлийг нь түгшээхийг хүссэнгүй. Ингээд тэрээр эцэст нь амьсгаагаан жаахан дарагдсны дараа хаалгаан зөөлн тогшлоо. Тэр даруйд хаалганыхын дүгжээ торгхийн дуугарч ээж нь хэн бэ гэж асуулгүй хаалгаа нээв. Миний охин яасан орой явж байх юм бэ? Ээж нь чамайг ирэхгүй нь гэж бодож байлаа. Гэртээ ирэхгүй хайчгав дээ ээж минь. Нөгөө таны өгсөн буйны мөнгийг хулангийн гэрд аваачч өгөөд тэгээд наашаа буцахдаа жаахан тойроо замаар алхаад оройтчихлоо. Ээж нь хариу үг хэлсэнгүй. Ягд ч юм саяхан хэлсэн саруулын үг байгаан онолгүй хий хоосон агаарт сарнин зам харах шиг. Ээж нь зовж шаналсан төрхтөө галын өрөөнийхөө сандал дээр сууна. Ээж та зүгээр үү? Зүгээрээ. Үгүй зүгээр ч гэжтэй жаахан гонигтай байна. Юу болов ээж? Би ч нүвдэг үзтээ. Ээж нь аавас ч салдаг юм билүү? Юу болов вэ? Тэгж болохгүй штэ. Гинтгийн ягаад ийм юм яриад оноо? Найзын чинь зөв боллоо та. Юу гэнэ? Ямар найз? Хулн л байхгүй юу та. Миний охины хуучин ангийн найз хулн нь. Тэр намайг аавас ч сал гинэ. Намайг аавас ч салах хэрэгтэй гэж ятгаад байна. Би тэгээд түүний зөв гэж бодож байна. Саруул үг хэлэх гэсэн ч жухам ямар үг сонгож хэлэхээ мэдэхгүй гацаж нүд нь харан хуйлж тэгснэг ашгүй буцаад нээгдэв. Ээж та ч юугаа яриад байгаа юм бэ? Хулан одоо байхгүй. Үгүй ингээд та өөрөө сайн мэдж байгаа шүү дээ. Та хуланг нас урсан болохоор гэрийнхэнд нь мөнгө аваач өгөх хэрэгтэй гэд намайг явуулсан биз дээ. Саруулын үг дахиад л оргүй хоосон дуусан одов. Ээж нь түүн рүү гарч сонсож бүх хэдийч оюун ухаан нь алсын хаан ихтэй гадаад их далайд эсвэл бүр дэлхийгээс гарчсан сарнаас хагас километрийн зайд хөвж яваа айдтай. Алуурчин гэмээр этгээдээс холдож чадаад арайхийн тайвширч байсан саруулын сэтгэл санаа дахин өөр нэгэн харанхуй айдас давтлаа. Ээж нь өөрөлөө нь гонигтай гарцаар нүд цавчилгүй ширтсээр. Тэгснэн ээж нь хавд чинь дахиад энэ гэрт ирэх хэрэггүй гэд бичээд явуулчихсан. Зөвшөөрөлгүй ирвэл ална гэд хэлсэн. Одоо дахиж тэр ирэхгүй охин минь гэж хэллээ. Саруула ээжийнхэн энэ үгний хариуд юу гэхээ мэдэхгүй бүлдгэн зогссоор. Ээж ингэж болохгүй. Та яасан гэж ямар шалтгаанаар аав руу тэгж бичиж байгаа юм? Ердөлт нэг сүнсний үгээр аавыг гэрээс өгөөж болохгүй штэ. Та тоглож байгаа үстэ. Эрүүл ухаантай байж үзээч ээжээ. Би олон жил ухаангүй явсан. Тэгээд харин яг одоо сэрж байгаа юм. Саруула бурхан минь хэмээн бодол дотрон гаслан хашгирлаа. Тэгээд болж үзээч. Та ааваас алж болохгүй. Энд чинь маш ноцтой асуудал. Та бид хоёрт аав шиг сайн хүн олдохгүй. Яг одоо бушуухан шиг аав руу залга. Тэгээд хурдхан гэртээ эргэж ил. Танд бас тэр сүнс чөтгөр ч юм уу муу ёрын юмд намайг ааваас минь салах хэрэг байхгүй. Ойлгож гин үү ээжээ? Та хоёрт ийм хэрэг байхгүй. Сэрж үз. Ээж нь өөрлөө нь ойлгомжгүй хардсаар ширтсээр. Саруул дэсгэл алдан яриагаан цааш үргэлжлүүлв. Ээж, та миний хэлхийг сонсож гин үү? Та юу ч гэж хэлсэн бэ? Аав тэрийг чинь зөвшөөрөхгүй. Та яг одоо бол өөрийн ухаангүй байна. Таныг битгий ирээрэй гэж хэлсний төлөө аав та бид хоёроо салаад явчих хүн биш.
Бид хоёрт хайртай. Энэ бол түүний гэр. Тэр өөрөө хүссэн үедээ энэ гэртээ орж ирэх л болно. Хэрвээ тэр орж ирвэл би түүнийг алах болно. Тэр үүнийг мэдж байгаа. Бурхан минь ээжээ, та чинь яаж гисэн бэ? Одоо болооч дээ. Хол намайг түүнийг орж ирвэл алаарай гэж хэлсэн. Би хийх болно. Саруулд ээждийн хэлэх өөр үг үлдсэнгүй. Зүгээр л таг дорон хөшиж орхилав. Өөрлөн цорогтол ширтэх ээжийнх нь хоёр нүднээс нулимс урсан. Тэрээр саруул руу ширцээр байснаа охин минь, найз чинь ирчихсэн, өрөөнд чинь байгаа. Уг нь чамайг өнөөдөр өөрийнх нь гэрт байгаа ирэхгүй гэж байсан юмсан хэмээн хэллээ. Тэгснэн гинтхэн уйлж гуниглаж байсан дүр төрх нь баяр багтлаар солигдсон хувирхан тэр. Тэгэд хачин аз жаргалтай хоолоогоор хөөхөн охид минь, та хоёр надаар ямар хоол хийлгмээр байна хэмээн асуулаа. Саруул хурдхан шиг л ээжээсээ харц бурууллаа. Тэгээд өрөө рүүгэн гидсээр явж очив. Хаалга нь хаалтдаж, доод завсраар нь шар гэрэл тулсан. Тэрхүү гэрлийн тусгалыг нэгэн бараан сүудэр голоор нь цавчсан маягтай тунаран харагдана. Өрөөнд нь хэн нэгэн өөрийг нь хүлээгээд зогсож буй бололтой. Ээж нь галзуурч солиороод үнэн худал мэддэхгүй янз янзын юм ярьсан. Гэвч хулан ирж гисэн өрөөнд ч байгаа гэсэн нь үнэн бололтой. Саруулд өрөөнийхөн хаалгыг нээх зориг дутав. Гэхдээ ер нь нээлээч гэд чухам яах ёстойгоо тэрээр мэдэх юм алга. Тэнд Азагийн хөлийг аваад өөрийнхтэн залгажсан ер бусын өндөр хулан зогсож байж болно. Хэрвээ үнэхээр тийм байвал яана гэж хизээ ирээвэ найз минь гэж хэлээд нэг хүнжилтэн зэрэгцээд хэвдэх хэрэггүй. Саруул өрөөрөөгөн биш харин гарах хаалга руу чиглэн буцаж ирэглээ. Тэгмэгцэн өөрлөн ширтэн арзаатлан инээч гисэн зогсож байгаа ээжийнх нь дүр төрхтөө харц тулхан тэр. Саруул өөрийн ирэхгүй доошо бөхрөн суув. Өөдөөсөн ширтэн буй нэмэгтийн гажиг инээмсэглэл дотор ээжийнх нь гих ямар нэгэн бүлийн дулаан шинж байдал юу ч алга. Яг л нэг дэлгүүрийн шилэн хоргонд байгаа амтад бялуу руу ширтэж буй жаахан хүүхдийн шуналтай хоёр нүд шиг. Гэвч энэхүү шунал дүүрсэн хоёр нүднээс нулимс урссан байна. Энэх уйлах зэрэгдсэн ээжийнх нь энэ аимшигтай байр байдалд ямар нэгэн өөрчлөлт гаргахгүй таа гिचиг. Яг л аимшигын киноны үйл явдлын дунд удирдлагыг нь пауз товч дарчихсан юм шиг. Нэг л биш. Ерөөсө бүх зүйл буруугаар эргээд байна. Дэлхий хүртэл буруу тийш эргээд байна гэсэн үгс Саруулын сандарч твдсэн бодол дотор цөөрэтнэ. Саруул яахаа мэдэхгүй гингэнэн уйллаа. Огт хөдөлгөөнгүй хөшин байсан ээж нь гинтхэн би нөхрөөсөө салмааргүй байна. Гэвч би хийх ёстой. Тэр хэлсэн болохоор би хийх ёстой. Болохгүй болоолно. Таинта хэмээн гаслах хаятай дуугарлаа. Саруулын дотор гинтхэн ямар нэгэн зүйл дүрсхэн асах шиг болов. Яг одоо өрөө рүүгэн явж ороод муу ёрын сүнстэй нүур тулж аав ээжийг минь тайван орхиоч гэж хэлий хэмээн шийдэв. Саруул даруйхан өндиж бодлон өөрчлөхөөс өмнө дээрх шийдснийг хэрэгжүүлэхээр хаалцтай байгаа өрөөнийхөн хаалганы бариулт хүрв. Гарна жижигэн салганана. Гэвч тэрээр айдсан ялж бариулыг доош даран хаалгыг түлхлээ. Тэрээр хамгийн түрүүнд аимшигтай өндөр биетэй үсээ самнан зогсож буй хулан олж харна гэж бодсон ч тийм зүйл болсонгүй. Өрөөнд нь хулан алга. Харин нохоо байна. Тийм ээ. Хулангийн хашаанд уяатаа байдаг баавга шиг том биетэй хөгшин нохоо хилээ унжуулан өөрлөө нь амьсгаад нь ширтэх ажээ. Хашаанд амьдэрдэг хамаг үсэн шороо тоосон дарагдсан ойн зэрлэг амьтныг санагдуулам
авраг том нохой. Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хуулбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсороо.